Сайн мэн үү? Комент ботын түлхүүрхтэй автоматжуулалт үүсгэх заавартай танилцгаая. Та пэйжийн хянах самбар руугаа орсон бол зүүн талын цэсний комент бот цэсийг дарна. Энд таны автоматжуулалтын чагсаалт харагдах болно. Баруун дээр байрлах нэмэх товчлуурыг даръя. За талбарууд эхнээс нь тайлбарлаж байна. Нэр тайлбар хэсэг маань та автоматжуулалтын чагсаалтаас та өөрийн автоматжуулалтаа ялгахад туслах талбарууд юм. Тиймээс дурын нэршлээ тавьж болно гэсэн. За миний хувьд танилцуулах гэж өгөөд тайлбар дээр нь тайлбар гэдэг нэмээд өгч. За пост рeel сонгохын тулд баруун талд байрлах пост reel сонгох хэсэг дээр дарж байна. Миний хувьд ганцхан ширхэг пост байгаа гэсэн. За reels-ээ сонгохын тулд дээр байрлах нийтлэгсэн reel-үүдээ дарж reels-ийн чагсаалтыг хараад дээр нь дараад сонгож өгнө гэсэн. За баруун дээр байрлах хайх дээр та постоо нэрээр найж болно. Мөн баруун талд нь бүгд гэсэн хэсэг байгаа. Дээр нь дараад үзвэл хугацаагаар нь пост болон reels-ээ хайж болно гэсэн. За пост автоматжуулахын тулд дээр нь дараад сонгоно. За сонгоод дууссан бол пост reels хэсэг дээр таны сонгосон пост гарч ирнэ. За түлхүүрүүгээ тохируулаад хариу чатг хариу комментыг тохируулцгаая. Үүнийг нэмэхийн тулд автоматжуулалт нэмэх гэсэн хэсгийн нэмэх төвчлүүд дээр дарж өгнө. За дээр нь даръя. Баруун талаас цэс гарч ирэх болно. Түлхүүрүү гэсэн хэсэгт түлхүүрүүнүүдэд тохируулна. Анхааруулж хэлэхэд том болон жижиг хамаагүй учраас та дураараа бичиж болно. Мөн хүмүүс кирилл болон латинаар бичих тохиолдол байдаг учраас хоёулангаар нь тохируулж өгсөн дээр байдаг. За жишээлбэл миний хувьд хаяг гэж оруулж өгöd мөн хаяг гэд оруулаад өгч. За хоёулангаар нь оруулаад өгсөн гэсэн. Доор нь байрлах хариу коммент хэсэгт тухайн хүн таны постн дээр коммент бичих үед хариу явах коммент нь энчээ тохируулагдана гэсэн. Энэ текстийг та устгаж болно, устгахгүй ч гэсэн болно. Энэ бол манайхаас тохируулж өгсөн зүгээр энгийн тексттэй гэсэн. За доор нь байрлах хариу чат гэсэн хэсэг нь хувийн чатаар давхар илгээгдэх хэсэг юм аа. За хариу чат дээр нь хаягаа бичээд өгье. За Монгол авчиж. За ингээд тохируулаад дууссан бол баруун доор байрлах нэмэх товчлуурыг дарж өгч хадгалж өгнө. За нэмсэн бол зүүн доор хариулт гэсэн шинээр хэсэг гараад ирнэ. Энэ хэсэг таны тохируулсан түлхүүр болон хариу коммент хариу чатын чагсаалтгаа байв гэсэн үг. Ингээнээр хэлбэл нэг пост, нэг reel дээр та дурын хичнээнч хариулт үг тохируулж өгч болно. За хоёр дахь түлхүүрүүгээ нэмж өгье. Автоматжуулалт нэмэх дээрээ дараад түлхүүрүүг дээрээ утас гэж бичиж өгч. Утас тэгээд дахиад утас хоёулангаар тохируулаад өгч. За хариу комментийг би өөрчлөлт өгөхгүй. Хариу чатан дээр нь утасны дугаар оруулаад өгье. Утас. За тохируулаад өгсөн бол баруун доор байрлах нэмэхэд дарж өгье. За ингээд нэг постн дээр хоёр түлхүүрэгтэй автоматжуулалт үүсэж байна гэсэн үг. За тохируулаад дууссан бол баруун доор байрлах нэмэх товчлуурыг дарж өгье. За автоматжуулалт маань амжилттай үүсгэтлээ. За автоматжуулалтын чагсаалт дотор пост reel хэсэгт таны сонгосон постны зураг дээр нь дарангууд линкээр орж пост харах боломжтой. Төрөл хэсэгт Facebook пост автоматжуулалтын нэршлэн танилцуулга тайлбар түлхүүрүүг хаяг утас мөн хариу чатаар ялгаатай харагдаж байна. За пэйж дээрээ тушаад үзье. За пэйж руу орлоо. Энэ бол миний пэйж. За постн дээр нь дараад үзье. За утас гэд хэлгээч. Утас хитвэ. За над руу хувийн чатаар утасны дугаар ирсэн байна. За над руу notification дээр миний бичсэн коммент дээр лайк дараад өгчөж. За дээр нь дараад ороод хараад үзье. За орж харангууд
сэдвэ гэсний доор хариу комент маань ирсэн байна. За доор нь утсаа бичсэн юм чинь одоо хаягаа шалгаж үзье. Одоо болохоор хаяг хаангүй. За үгийн чатаар манай Монгол гэдэг үрээд ирчээ. Мөн notification дээр миний бичсэн комент дээр лайк дараад өгчөж. За ороод харъя. За лайк дараад өгсөн. Хариу комент маань ирсэн байна.